Оройг аятахтай сайхан өнгөрүүлж гинөө. Нутгийн цаг мэдээллийн хөтөлбөрийн энэ өдрийн дугаарт анхаарлаа хандуулно. Эхний мэдээллийн хүргэе. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг 100 гаруй жилийн туршид жил бүрийн 3 сарын 8-ны өдөр дэлхийд даяар өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн билээ. Харин энэ жил эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал бол бүгдийн ахиц дэвшил хэмээх сэдвийн дор тэмдэглэж байгаа ажээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 100 гаруй жилийн туршид улс бүр 3 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ. Мөн жил бүр тодорхой сэдвийн урайнд тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал бол бүгдийн ахиц дэвшил сэдвийн дор тэмдэглэж байгаа юм а. Энэ нь гендрийн тэгш байдал эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг бүрэн дүүрэн хангах болон ядуурлыг арилгах нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол чухал хэсэг гэдгийг онцлох юм. Түүнчлэн энэхүү сэдвэнд хөгжүүлдэг эмэгтэйчүүдийн чухал үрийг гаргаж тавьж байгаа ажээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг хөдөөгийн эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлээ, ядуурл үйлсэглэн төгсгөл болгоё. Тэгш эрх, тэгш боломж бүх нийтийн хөгжил дэвшил, хэлсэндээ хүрч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дорвитой алхам хийх цаг болсон зэрэг сэдвийн дор тэмдэглэсээр ирсэн байна. Харин энэхүү эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гол утга агуулга ач холбогдол нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангах чиглэлд гаргасан ололт амжилтыг цэгнэн дүгнэх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл хэрэгт зориг гаргаж тууштай шийдэмгээ зүтгэж ирсэн эмэгтэйчүүдийн хувь нэмрийг талархан үн тэмдэглэх, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй эмэгтэйчүүдийн шудраг ёсны төлөө тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд оршдог ажээ. Мөн энэ өдрийн тохиолдол нь нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллага, засгийн газрууд, дэлхийн болон үндэсний эмэгтэйчүүдийн хүний эрхийг баталгаажуулах, тэдний улс төр нийгэм эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангахад гаргасан ахиц цаашид шаардлагатай өөрчлөлт шинжилтийн тухай өргөнөөр хэлэлцсэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай байлаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хиймэр бэлэгт төрийн бас байгууллагаас гэр бүлийн хөгжлийн асуудал сэдвээр эрдэм шинжилгээний баг хурал зохион байгуулсан байна. Тус эрдэм шинжилгээний хурал нь 10 хэр сумын зорилттой жил болон нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрийг хүрээн зохиогдсон бөгөөд хөтөлбөрт хамрагдсан 80 өрх хилтгэлийг сонссон байна. 3 дугаар сарын 8 буюу маргааш болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хиймэр бэлэгт төрийн бас байгууллагаас гэр бүлийн хөгжлийн асуудал сэдвээр эрдэм шинжилгээний баг хурал зохион байгууллаа. Тус хиймэр бэлэгт төрийн бас байгууллага нь байгуулагдаад үлгээ 3 жил болж байгаа бөгөөд боловсролын байгууллагын эрэгтэй багш ажилчдыг нэгтгэсэн байгууллага юм а. Харин өнөөдөр тус байгууллага нь эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, эрхийг хамгаалах, мөн нэг өдрийг бодол санаагаа хуваалцаж өнгөрөх зорилгоор эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулсан бөгөөд сургууль болон соёлын байгууллагын эмэгтэйчүүд нэг 9 илтгэл тавьсан юм а. Илтгэлүүдийн гол агуулга нь гэр бүлийн гишүүн бүрийн хөгжил, тэр дундаа эмэгтэйчүүд хүүхдүүдийн хөгжлийн талаар яригдаж байсан юм. Мөн энэ жилийг 10 хэр сумын эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас гэр бүлийн хөгжил, эрүүл мэндийг дэмжиж жил болгон зарласандаа уялдуулан гэр бүлийн хөгжлийн асуудал сэдвээр илтгэлийн уралдаанаа зарласан байна. Харин илтгэлүүдийг нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрт хамрагдсан иргэд сонсож асуух асуултаа илтгэгч нараас асууж сонирхож байсан юм а. Тэгээд энэ бол ер нь боловсролын байгууллагт ажилладаг эрэгтэй багш ажилчдыг нэгтгэсэн ийм холбоо байдаг. Энэ хиймэр бэлэгт холбооны зорилго бол нийгэмдэх эрчүүдийн оролцоог, эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх, мөн манлайллыг бий болгох гэсэн ийм зорилготой манай холбоо бол. Тэгээд энэ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ыг тохиолдуулаад 12 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, мөн боловсролын газрын дэмжлэгтэйгээр юм гэр бүлийн хөгжлийн асуудал гэсэн эрдэм шинжилгээний баг хурал анх удаага хийж байна. Эрэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох үзэл санааг нэгтгэх, тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой энэхүү хиймэр бэлэгт төрийн бас байгууллага нь 10 хэр сумын эрдэнэ төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар болон аймгийн боловсролын байгууллагын дэмжлэгтэйгээр нэг өдрийг эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох зорилгоор энэхүү илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Тус илтгэлийн уралдаанд оролцсон эхний 3 барьж шалгарсан хүмүүсийг дурсамж үн бүхий зүйлээр шагнаж байсан. Нутгийн цаг мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхэн манай улс оронд болон дэлхийн улс орнуудад болж байгаа үйл явдлыг хүргэдэг интернет медиаг хүлээн авч үзнэ.